За миний өнөөдөр танилцуулах ихтгэл маань болохоор яагаад хүртээлгүй шинжилгээ ухаан хэрэгтэй вэ гэсэн сэдвийн доор ихтгэл тавина. Тэгээд энэ сэдвийг сонгож байхад ингээд хүмүүс надад асуусан л да. Яагаад хүртээлгүй гэдэг юм нэг жоохон сониуг ашиглаад байгаа юм бэ? Ингээд гэхдээ энэ дээр нэг хүртээлгүй гэхдээ нэг хоёр ийм ашигласан байгаа. Энэ аюул чухал шүү заяа. Нэг ийм. Тэнгүүд хүртээлгүй гэдэг нь яг тийм нэг хүртээлгүй биш, ямар ч тийм хүртээлгүй биш. Зүгээр биднэрт ингээ мэдрэгдэхтэй нэг тийм хүртээлгүй бидний нэг өдөр тутмын амьдралд ямар ч тийм нэг жоохон үр өгөөжгүй санагддаг гэсэн утгаараа хүртээлгүй гэж оруулж ирсэн. Одоо жишээ нь одоо нэг county физикийн нэг амар онлоо, тэгэл цэвэр математик гээл одоо хар нүх судалж одоо яах гэж байгаа юм. Бидний өдөр тутмын амьдралд нэг тийм жоохон тийм хүртээлгүй санагдж байгааз. Тэнгүүд за энэ хүртээлгүй шинжилгээ ухаан одоо яагаад ингэж нөгөө хүртээлгүй байгаад хад бид нар хийгээд байгаа юм бэ? Яагаад хүмүүс ийм нэг хүртээлгүй бидний өдөр тутмын амьдралд хүртээлгүй зүйлийг хийгээд байгаа юм бэ гэдэг талаар ярина. За энэ дараагийн слайд руу оръё. За энэ болохоор ингээд орчин үеийн ингээд физикийн нэг тийм аюу чухал тэгшгэлүүдийн нэг байгаа байхгүй юу? Ингээд сайн харах юм бол ингээд эхнээсээ ингээд нэг тэгшгэлэл явж байгаа, нэг олон тэгшгэлэл биш. Нэг тэгшгэлэл явж байгаа. Тэгээ бүр сайн харах юм бол тэр доошоо харах юм бол тэр тэгшгэлэл нь дуусаагүй байгаа байхгүй юу? Ингээд талдаас нь ингээд дэлгэцэн дээр батхгүй ингээд тастаад авцсан. Ингээд энд яг доошоо үргэлжилж яг дээдлэх шигэ байгаа шигэ яг дахиад доошоо үргэлжилж байгаа. Тэнгүүд энийг ингээд харангуут нэг тийм та нарт нэг жоохон хэцүү санагдаж байгаа. Энэ одоо бидний амьдралд яг яаж хүртээлтэй байгаа юм бэ те? Энийг одоо судлаа гэд бидний амьдралд яг яах вэ? Бид нар төгжирдгээрээ төгжирн амьдрдгаараа амьдрна. Тэ ингээд найзуудтайгаа ингээд гоё байдгаараа байна. Тэгэл ярьдгаараа ингээд байдгаараа байхад энэ иймэрхүү юмнуудыг яагаад судлаад байгаа юм? Тэ? За энэ хоёр ирхэн байна. За нэг нь нацагд орж байгаа, нөгөөх нь Леонардо да Винчи байна. За энэ хоёр хүнтэй холбоотой юм ярихаас өмнө одоо хүн угаасаа л яагаад гэж асуудаг юм байна л да. Хүн угаасаа сониуч зантай хүн ингээд одоо яагаад гэж асуудгийг мэдэхгүй ч гэсэн хүн яагаад гэж асуудаг. Хүний ингээд юм утга учирыг олох гэж ингэж зорддог. Яагаад гэдгийг мэдэхгүй. Ямар таа тэгээд зорддог. Хүн яагаад ч юм хар нүх яаж ажиллахыг мэдхийг хүссэн. Яагаад ч цэвэр математик тэр холбоос үл байна. Яах гээд байгааг мэдхийг хүссэн. Одоо тэр кванти физик мэдхийг одоо тэр жижиг бөмбөсийн төсөнд одоо яаж ажиллаад байгааг мэдхийг хүсээд тэрний тулд хэлдэг. Зүгээр л хүний одоо шин чанар юм байна л да. Тийм учраас тийм хүртээлгүй гэж яригадаад байгаа тэр шинжлэх ухааныг хийдэг. Одоо жишээ нь бид нар одоо нацагд орж байгааг ингээд шүлэг бичиж байхад бид нар яагаад шүлэг бичээд байгаа гэж асуугаагүй зү тэ. Наа чин ингээд нацагд орж байгаа ингээд шүлэг бичээс хажуунаас нэг нөхөр гарч ирснээр яагаад шүлэг бичээд байгаа юм? Наа чин бидний амьдралд яг ямар хэрэгтэй юм бэ тэ? Тэснэ ингээд Леонардо да Винчи ингээд Мона Лизаг зурж ирсэн чинь яг Леонардо да Винчи дээр очсноо. Наа чин бидний амьдралд яг яаж хэрэг болох гээд байгаа юм бэ? Тэгээ бүтээл нь хаанаа байгаа юм бэ гэгээд байвал утгагүй үстэй. Зүгээр л нацагд орж байгаа шүлэг бичиж Монголыг сайхан тэгэж гоё мэдрээд ингээд сайхан магтмаар байгаа учраас миний нутаг гэж шүлгээ бичсэн. Одоо Леонардо да Винчи зүгээр гоё зурмаар санагдсан учраас Мона Лизаг зурсан ч юм уу те. Яг тэрнтэй адилхан шинжлэх ухаан гэдэг нь одоо тэр бидний хүртээлгүй гэж яригадаад байгаа шинжлэх ухаан хүн зүгээр л байгалийн инстинктээрээ хийд юм байна. Тэгээд одоо физикч, математикч гэдэг хүмүүс бол зүгээр л тэр физик, математикийн томьёогоороо шүлэг өчтдөг, зураг зурдаг тийм л хүмүүс юм байна. Тийм л тэрнтэй л адилхан. За дүнгууд буцаад энийг харах юм болов энэ зүгээр л нэг математикчдын ингээ хэдэн зуун жил ингээ хамтарч бичсэн л миний нутаг шүлэг байгаа байхгүй юу? Яг ингээ харах юм бол одоо эхнээсээ яг тэгж бод харьцуулж хэлэх нь бас хаашаа чинь зүгээр дүүцүүлээд ярих юм бол эхнээсээ эхлээд яваад байгаа байхгүй юу? Хинтээ хангаа саяны ч гэдэг юм уу те. Яг тэрнтэй л адилхан байгаа байхгүй юу? Зүгээр л дуртай учраас л хийдэг. Дараагийн ярмаар зөв энэ хоёр ирэх юм байна. Тэгээ яг хүртээлгүй юм уу гэсэн чинь ингээд одоо үнэхээр хүртээлгүй зөв хүн дуртай зүйлээ хийгээд байгаа юм уу гэдгсэн чинь тэнцэнээс ингээд хүртээл байна. Хүртээл байна шүү ингээд бидний амьдрал юм буугаад нөлөөлөд байна. Тэнгүүд одоо нэг нь болохоор галдан бошигдах юм байна. Одоо Монголын одоо тусгаар тогтнолын төлөө дэмжсэн. Нөгөөх нь Исаак Ньютон байна. Одоо физикч, математикч гэдгээр мэдэн Ньютоны хуулиуд гэж 10 жил зөндөө үздэг. Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь энэ хоёр хүмүүс одоо бидний хэлж ярьдгаар онж яваад тахгүй юу? Ингээд Исаак Ньютон 1643 онд төрсөн, галдан бошигдах 1644 онд төрсөн онж аваад.
Тэ бараг жацуу нөхдүүд байгаа байхгүй юу. Монголчууд ингээд тэгэд энийг бодоодсэн чинь надад ингээд нэг зүйл сонир санагдсан. Монголчууд ингээд манжуутай байлдаа те манжууд монголчуудын донд ингээд хор хутгаал ингээд чи тэрнтэй байл чи энтэй байл би чамд мөнгө өгье тэгэл галдан бошигтаа тэр минтээ тэнцэл манжууд ороод ирлээ ингээд уул толго тэр толготыг эзэлсэн байна манай дурвчлаа гэж ярьж байгаа хооронд Ньютон тэнд ангилд энэ алим унаадахад яагаад санаа унахгүй байгаа юм хэрөө тэ манайхан тэнд байлдаал байгаа шүү дээ алцаал ингээд ном сум ингээд өстө сэлэнгэлцээл ингээд бүр ураа шарваан бүр амар юм болж хахад Ньютон тэнд зааж сар унахгүй байгааг яаж тайлбарлах вэ энэ одоо бийцийн хөдөлгөөнийг одоо хэдэн хувь захираад байна те бид яаж хөдлөөд байна гэснээр ингээд 3% гаргаж ирээл гэснээр ингээд цар яагаад дэлхий дээр унахгүй байгааг тайлбарснаа тэрийгэ тайлбарлахын тулд шинэ математик зохиож мөхөөгөл те яг ингээд галдан бошигтааныг ингээд байлдах гал ингээд байж исэн чинь ингээд хамаг тактик математикаа боловсруулаад ирсэн хажууд нь Ньютон ирснээр сар яагаад унахгүй байгаа юм бол ингээд Ньютон галдан бошигтаанд амар хүртээлгүй санагдана үстэй ямар ч тийм хүртээлгүй яг за окей тэ сар унахгүй байгаа юм бэ тэ одоо манжуудаа яах гээд байгаа тэ сар унсан үгүйг мэдгүй байлаа гэд манжууд бидэртэй тэ яг бидний яг миний амьдралд яг яаж хэрэг болох гэдэг гэж асуух байсан байх л та. Магадгүй захиагаар чадчихсан байж магадгүй за мэдэхгүй. Тэнгүүд Ньютон хэрвээ бүх ертөнцийн таталцлын хуулийг нээгээгүй бол Ньютон хэрвээ тэр физикийн хуулиудад орж нээгээгүй болвол энэ зүйл хизээж байхгүй байсан. Яг нь энэ зүйлийг одоо ганц Ньютоны үр бүтээл гэх юм ч бас хайшаа юм одоо маш олон эрдэмтдийн ингээд үр дүн байгаа, хөдөлмөр байгаа, маш олон хүмүүсийн хөдөлмөр байгаа. Гэхдээ Ньютоны оруулах хувь нэмэр их. Хүн саран дээр бууж байна. Гайхалтай 2000 жилийн өмнө ингээд сарыг болоо те бурхтын юм гэж боддог байсан байхгүй юу? Бурхтын юм дээр хүн болсон байхгүй юу? Гайхалтай. Тэгэхээр ингээд те Ньютоны тэр тухайн үедээ ингээд хийжсэн амьдралд ямар ч хүртээлгүй зүйл саран дээр буухад хүргээд байгаа байхгүй юу? Саран дээр буулгацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бодохоор бас их сонио. За энтэй яг адилхан нэг жишээ байдаг нь болохоор за энэ хүмүүсийн талаар яриад байвал дуусахгүй. За энэ бол ингээ 20 дугаар зууны одоо бидний хэлээр бол Жинзигийн хэлээр бол 20 дугаар зууны хамгийн авраатай зураг байхгүй юу. Хамгийн авраатай зураг миний бодлоор. Ингээд одоо хамгийн танилаас нь одоо хэлэх юм бол Альберт Айнштайн сууж, Мари Кюри сууж, Планк сууж ингээд ингээ алдартай эрдэмтэд сууж. Энэ эрдэмтэд юу хийсэн бэ гэхээр квантын физик гэдэг, квантын механик гэдэг зүйлийг үндэслэн харьцангуй онол гэдэг зүйлийг одоо хийсэн баггүй юу. Одоо Ньютон нөгөө манай агуу Ньютоны хийсэн зүйлүүд ингээ хязгаартай юм биш үү? Бүх зүйлийг тайлбарлаждаг юм биш үү? Энэ ингээ хязгаартай, энэ ингээд өндөр хурдтай яваад хахад тайлбарлаж чаддаггүй юм байна. Энэ ингээд бүр ингээд микро түвшинд очихоор тайлбарлаж чадахгүй. Ньютоны хуулиуд энд биелэхгүй байна. Тэгвэл энийг шинээр тайлбарлая гэд тайлбарлаад юм хийсэн хүмүүс юм ингээд амар түүхэн хүмүүс аахгүй энэ хийсэн зүйлүүд нь яриад байвал бүр дуусахгүй заяа дуусахгүй. Үр нөлөөг нь яриад байвал дуусахгүй. Тэгээ квантын механикийн ганц ингээд маш чухал зүйлс нэг хийсэн зүйл нэг болохоор ингээд атомын бүтцийг тайлбарсан. Квантын механикийг ингээд өмнө ингээд атомын бүтцийг олон янзаар тайлбарлах гэж оролдож ирсэн л да. Одоо жишээ нөгөө нэг үзэнтэй дархан загвар маагаарэл хийм дээр үздэг шүү дээ. Янз бүрийн ингээд нэг цөм тойроод электрон эргэдэг мэрэгдэг гээд. Тэгээ тэр болгон ингээд туршилтын ингээд байнгут ингээд загвартайгаа таарахгүй гадсан байхгүй. Нэг л туршилтын үр дүнтэй цаан таарахгүй гадсан. Тэнгүүт нь одоо энэ донд сууж байгаа Шрёдингер гэдэг физикч юуг тайлбарсан юм бэ гэхээр ингээд электрон гэдэг зүйл чинь ингээд нэг атомыг бүрхсэн нэг долгион маягтай байд юм биш үү те. Ингээд электрон гэдэг зүйл чинь бөөмлөг юм биш үү. Бөөмлөгийнхаа хажуугаар бас долгионлог юм биш үү. Хоёрдмал шинжтэй юм биш үү гэдэг зүйлийг тайлбарсан. Одоо бодохоор те амьдралд ямар хүртээлтэй байгаа юм бэ? Тэ? Яг эднийг ийм зүйл хийж яхад монголчууд яг нөө тусгай тогтлоо олж авах гээд явж исэн байхгүй юу? Яг тий богдхаа маа ингээд Сүхбаатар гээл мундаг хүмүүс ч Орос морстой дайлцаад Оросууд бидний дунд яасан чи за тэр талаар ярих нь ч бас одоо энэ сэдвээсээ хитрхи хазаагаад явчих байх тий ингээл бүр амар юм ингээд түүхэндээ ингээд халаан болж исэн байхгүй юу? Тэгэхэд тэр нөхдүүдтэй электрон гэдэг чинь бас долгионлог байгаа юм шүү. Тий энэ чи өөрөөр ингээд
Ингээ бөөмлөг арай биш юм байна. Бөөмлөг нь бөөмлөг юм байна. Гэхдээ бас долгионлог юм байна гэд тайлбарлаад явж исэн. Тэ богтгаан дээр очиод богтгаанаа энэ электрон гэж зүйл байна шүү гэнгүүт богтгаа өөдөөс нь харна өстэй тэ. За тэгээ цааш нь гээд. Тэгээ электрон гэдэг нь ингээ бөөмлөг юм байна. Бөөмлөг за бас тэгстэй долгионлог юм байна. Гэд нэг тиймэрхүү юм болох байсан болоо. Тэнгүүд хэрвээ тэр тухайн үедээ тэр хүртээлгүй зүйлийг хийгээгүй байсан болвол тухайн үедээ нэг тийм нэг бидний амьдралд хүртээлгүй санагдаад байгаа зүйлийг хийгээгүй болвол энэ зүйл хийдэж байхгүй багс. Бидний өдөр тутамдаа ашиглаж хэрэглэдэг гар утас гэдэг зүйл хийдэж байхгүй. Энэ болгон зөвхөн нэг жишээ нөхгүй юу? Зөвхөн нэг жишээ. Бүр энийг дурдаад байвал дуусахгүй заяа. Дурдаад байвал дуусахгүй. Зөвхөн нэг жишээ нь юм хамгийн ойрхон жишээ нь хэрвээ квантын механик гарч ирээг бол гар утас гэж байхгүй. Гар утасны доторх тэр нарийн зүйлсийг хийх боломжгүй. Зөөр л боломжгүй. Тэнгүүт бодоод үзтээ. Өнөөдрийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөд үзтээ. Гар утас бараг л бидний ингээл өдөр тутмын ингээл эд эрхтэн ингээд бидний бие шиг л болсон байгаа шүү дээ. Гар утсаа харахгүй 20 минут болж чадахгүй үгүй юу гэвэл бас эргэлзээтэй. Тэнгүүт одоо айгүй сонирхолтой ингээд. За тэгвэл энэ одоо нэг хүртээлгүй гэж нэрлээд байгаа энэ шинжлэх ухаан маань биднэрт хүртээлгүй гэж санагдаад байгаа энэ шинжлэх ухаан маань амьдралд хүртээлтэй юм байна. За ингээд хүртээлээ өгд юм байна. Тэгээд хүн ингээд дуртай болохоор хийд юм байна те. Урлагтай дүүцүүлж болох юм байна те. Урлаг шиг санагдд юм байна. Тэгвэл энэ зүйлд хувь хүн бид нар яаж одоо хувь нэмрээ оруулах вэ те? Энэ зөвхөн тэр нөгөө нэг алдартай мундаг эрдэмтэд хувь нэмрээ оруулах юм уу? Зөвхөн Эйнштейн, Ньютон гэдэг зүйлс энэ зүйлийг хийд юм уу? Эрдэмтэн биш хүмүүс энд хувь нэмрээ оруулж болд юм уу? Гэт бодоод үзэнгүүт бас болоод байгаамаа. Болоод байгаа шүү. Тэнгүүд за дараагийн слайд. За энэ нэг хоёр хүний одоо тэрнтэй холбоотойгоор ярихад энэ нэг хоёр хүний зураг байгаа. Нэг Европ хүмүүс л харагдаж байгаа юм л да тий. Тухайн үедээ ингээд хамгийн гоё хувцаал өмссөн харагдаж байна. Хамгийн тэгж найдаж байна. Тэгээд энэ хоёр хүмүүс бол гэр бүлийн хүмүүс. Тэгээд ямар нэгэн тийм нэг агуу нээлт мэлт бол хийгээгүй заяа. Дэлхийд дууршдгаар юм бол хийгээгүй заяа. Зүгээр л аз жаргалтай амьдарсан хүүхдүүдэд сайн хүмүүжсэн тийм л хүмүүжүүлсэн. Тэгэл тухайн үед ингээл чадлаараа боловсрал эзэмшсэн байх, чадлаараа хүүхдүүдтэй ингээд сайн боловсрал олгосон байх, хүүхдүүдэд сайн хүмүүжүүлсэн байх, аз жаргалтай амьдралаар амьдарсан байх. Гэхдээ хэрвээ энэ хүмүүс байгаагүй байсан бол атмын бөмбөг гэж байхгүй. Хэрвээ энэ хүмүүс байгаагүй бол харьцангуй онол гэж байхгүй. Хэрвээ энэ хүмүүс гэж байгаагүй бол квантын механикийн үндэслэгчдийн нэг нь байхгүй болчихно. Үндэслэг тэр бүр айгүй хүндрэлтэй түүхийг хойшин татах байсан байхгүй юу? Яагаад бэ гэхээр одоо энэ харж байгаа бидний одоо хинэн ч мэдэхгүй энэ хүн болохоор Альберт Айнштайны өвөө юм хоёр нь байхгүй юу? Альберт Айнштайны өвөө юм хоёр нь. Та нар төсөөлөд үзтээ өвөө эмээгөө Альберт Айнштайн ингээд тий. Тэгээ аав нь хаанаас ч юм гараад ирсэн те өө имээгүй гэхдээ тэг ингээд тэнгууд энэ хүмүүс яаж ингээд дэлхийн түүхэнд төв нэмрээ оруулаад байгаа юм бэ гэхээр зүгээр л сайхан амьдралаар амьдарсан зүгээр л хүүхдүүдтэй ингээд сайн боловсрал олгоцсон сайн хүмүүжүүлсэн тэрний үр дүнд тэр хүүхэд нь бас үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн сайн боловсрал олгоцсон тэрний дунд Альберт Айнштайн гарч иж байгаа байхгүй юу тэрний дунд Альберт Айнштайн ингээд харьцангуй онол монлоо хийгээ те квантын физик хийгээ те ингээл тэр бүр ингээд үндсээр нь өөрчилж байгаа байхгүй юу? Үндсээр нь өөрчилж байгаа. За тэгвэл энэ зүйл хувь нэмрээ оруулах, дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулъя. Одоо хүртээлгүй гэж нэрлээд байгаа энэ шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулъя гэвэл одоо бидний ингээд дээшээ үеийнхэн болоод хүүхдүүдэд сайн хүмүүжүүлэх нь чухал байна. Хүүхдүүдэд сайн хүмүүжүүлээ. Өөртөө шинжлэх ухааныг ойлгодог бай, тэ? Шинжлэх ухааныг дэмждэг бай. Хүүхдүүдэд сайн хүмүүжүүлж өөртөө ингээд боловсралтай болоод, тэ? Одоо нэг эндээ ингээд зүүрлээд ярих юм бол нэг ургамал ургахтай зүүрлж ярьж болох байхгүй юу? Ургамлыг бид нар ургуулдаг гэж яриад байдаг. Ургамлыг хэзээ ч ургуулдаггүй байхгүй. Бид нар ургуулдаг байхгүй. Ургамал өөрөө ургадаг байхгүй юу? Ургамлыг бид нар ингээд хөрсөн дээр байхад ингээд татаж хангаагаад тэгж ургуул ингээд сунгад татаад тэгж ургуулдаггүй шүү дээ. Ургамал өөрөө ургадаг байхгүй юу? Ургамлыг ургуулахын тулд яг юу хийдэг вэ гэхээр хөрсийг нь сайн бэлтждэг. Хөрс нь гоё байх хэрэгтэй. Тэрийг сайн усалдаг, сайн нартай газар тавьчдаг. Ургамал өөрөө ургадаг. Яг энэтэй адилханаар хүүхдийнхээ орчныг нь бүрдүүлээд тэ ургамал урах хөрсийг нь бүрдүүлээд өгчих.
Цаан услаад өгч, нардтай газар тавиад өгч. Тэ? Хүүхдээ энэ хүчлээд байх хүүхч өөр уургачих байх тийм орчинд. Яг тэрнтэй адилхан. За тэгээд манай үеийнхэнд олонгууд ямар боломж байна вэ гэхээр одоо нэг бүтээлгүй гэж энд яриад байгаа энэ шинжилгээ ухаанаар одоо дэлхийн хэмжээний бүтээл төрөх боломж байна. Одоо физик, математикийн хэлээр дэлхийн сонгодгийг төрөх боломж бүрэн дүүрэн боломж байна те. Монгол хүүхдүүд бол чадна. Монгол хүүхдүүд те ягаад физикийн хэлээр Ромео Жулиеттаг бичиж болохгүй гэж те. Ягаад физикийн хэлээр те Даймба анхийг бичиж болохгүй гэж. Тэрийг тэгээд хэдэн 100 жил уншаад гайхамшигыг нь магтаж ярьж болохгүй гэж. Монголчууд бол чадна. Монголчууд бүтээлгүй шинжилгээ ухаанаар ингэж дэлхийг толгойлж чадна. За тэгээд сүүлчийн нэг асуулт. Яагаад бүтээлгүй шинжилгээ ухаан хэрэгтэй вэ? Баярлалаа.